Инхтэй бол надад хэлэхдээ би саран гэрэл даргатай хайртай, содоотор даргатай хайртай, содон тогс даргатай хайртай гэж хэлдэг байсан. Содоотор даргатай хамтарч ажиллаж байсан үнэн баг. Содоотор даргатай за ингээл асуудал гарах юм бол би даргаасаа асуунаа гэл ингээл тэгдэг. Би ихтэй тэрийг өөр өнцгөөс бол би холбож хараачгүй, холбож харахыг ч хүсэхгүй. Энэ хоёр хүний хоорондын харилцаа надад хамаа байхгүй. Содон тогс инхтэй гэдэг хоёр хүний тэмцэл өрнөд байгаа юм шиг байна гэж харагдаж штэ. Би бол хоёр хүний тэмцэл гэхээсээ илүү хоёр өөр үзэл бодол, хоёр өөр үнэт зүйлс, хоёр өөр насны туршлага, хоёр өөр нэг талдаа шунал, нөгөө талдаа ирмэлцлэл. Ийм хоёр өөр системийн юу гэдгийг сөргөлдөөн гарч байгаа болохоос биш. Хоёр намын том даргын ч гэдэг юм уу төрийн том тэр хүмүүсүүдийг нэгдүгürt би энэ ярианд оролцуулмааргүй байна. Хоёрдугаарт бол би өргөдөлтөө хэлэх юмаа хэлсэн. Хөрс өх ерөнхийлөгч надыг итгээд таны мэдлэг мэдээллийг Монгол улс орондоо зориулмаар байна. Тантай хамтарч ажилламаар байна. Та яагаад мянганы сорилтын сангаас гарсан юм бэ? Яагаад надад хэлээгүй юм бэ тухайн үедээ гэж намайг ажиллаа өгөөд нүүдэл судал гэдэг Баабрын номны орчуулгын хяналтан дээр сууж хахад ерөнхийлөгч дуудаж намайг уулзсан. Тэгтэн би надад мянганы сорилтын сангаас гарсан тодорхой шалтгаан байгаа. Тэрийг би хэлэхгүй шалтгаан гэж байдаг. Би одоохондоо хэлж чадахгүй. Гэхдээ би шудраг ёсны төлөө дуурсан. Хоёрдугаарт бол тийм ээ баярлалаа. Би улс их орныхоо төлөө ажилланаа. Би олон ерөнхийлөгч нартай ажиллаж байсан. Би англи хэлнийхээ буйныг өөртөө биш их орондоо хүртээ гэж би бодож ажилласан. Тэм учраас би ингээд ажиллахад бэлэн байна гэсэн, эргээд уулзнаа гэсэн. Тэгээд надад хэд хоногийн дараа содоотор дарга дуудаж уулзаад за дарга намайг тантай уулз гэсэн юм аа. Та хаана ажиллах уу, яах вэ? Тэр хооронд би бодсон. За Монцомай гэдэг гадаад сурчлагын ажил ажиллана. Миний яг жинхэнэ магистра хамгаалсан сэдв бол олон улсын улс төр эдийн засаг чөлөө тодорхойлолтын нэг яриа байхгүй. Тэгэхээр би олон улсын эдийн засгийн харилцааны сэдвэр чиглэлээр би ажиллах боломжтой өөр юу яаж болох вэ гэж би бодож ирсэн. Тэгээд содоотор дараа та Монцомай агентлагийн дэд даргаар ажиллах уу гэж хэлсэн. Дахиад дуудаад ингээд хоёр дахь уулзаад. Тэгэхээр уулзчаад одоо ингээд таны санал намайг тантай уулз гэсэн юм аа гэд. За хоёр дахь уулзахдаа та Монцомай агентлагийн дэд дарга болох уу гэж хэлсэн. Тэгэхээр би дэд дарга бол болохгүй. Би болох юм бол би дарга нь болж байгаа жинхэнэ би бодлогоо хэрэгжүүлнэ гэсэн. За ойлголоо гэсэн. Тэгээ гурав дахь дуудаад за ерөнхийлөгч таныг Монцомай агентлагийн даргаар томилох одоо санал гаргасан. Би дэмжиж байна. Тэгээд одоо Монцомай агентлагийг та үнэхээр гоё одоо хэлтэй, устай, мэдлэгтэй, мэдээлэлтэй тийм болгоод өгөөч гэж содоотор дарга бол надад итгэл хүлээлгэж энэ албан тушаал дээр тавьсан. Харин содоотор даргын нэрийг байнга барьж ингэдэг байсан надад авид дарамттай байсан. Ган чимөөрөө өөрөө ч хүртэл хэн ч яриад хэлсэн л лээ. Таны зургийг толгойгийн доош нь харуулаад тавьсан байхад нь би бууж очиод дээш нь харуулад зургийг чи явууллаа шүү гэж ган чимэгт хэлсэн байлаа шүү. Тэрийн тэгээд манай тэр дотоодоос нь хүмүүсд хэлж шít. Тэгээ би тэнд зургийг тэгэж ганагийн зургийг тэгэж тавиад ингэсэн би мэдэхгүй яг би тий доошо бууж чадахгүй нэгдүгээр миний хөл мө хоёрдугаар тэр чинь захиргаа аж ахуй хийдэг ажил байдаг байгаа шүү. Тэгээ би тэр хүний зургийг бариад ингээл доошо буугаад ганагийн зургийг би санаатаагаар доош нь харуулж тавихгүй. Дээр нь би чимгээ гэдэг хүний нийгмийн даатгалыг бариад санаатаагаар энэ хүнийхийг ингээд би тэгдэггүй тэр чинь тусгай хийдэг хүмүүстэй байхгүй. Тэгээд хамгийн аймаар нь би одоо юунаас ажиглахлаар инхтэй гэд хэлэхлээр инхтэй гэд намайг дахиад гүтгсэн болчихно. Гэхдээ яг үнэн нь тэр байхгүй. Инхтэй дарга жишээлбэл одоо намайг өөрийн дарга гэж хэлсэнгүүгээд асар том хэрүүл үүсгэчихсэн. Би бол ингээд за хандаа, за хулаа, за инхтэй гэд ярьдаг байхгүй. Тэгэхээр та төрийн албан хаагчдыг гутаалаа. Бид нэр дарга та бид нартэй дарга гэж хэлсэнгүү. Та намайг инхтэй дарга гэж хэлсэнгүү гэж надад зансан. Ган чимэг дарга бол 22 оны 1 сард ажиллаа өгсөн байлээ. Тэгэл тэрнээс хойш одоо хүртэл хуучин даргийнхаа цалинг аваад явж байгаа. Яг үндсэн даргийнхаа. Яг үндсэн дарга. Гэтэ тэр нөгөө тэр сая 500 төгрөг нь нэмэгдээд одоо миний 4 сая 500 болсон байна шүү дээ, тий. 4 сая 500-аар авахгүй. Ажлаа өгт ямар цалин байсан тэр цалингаа одоо хүртэл авч байгаа. Ямар нэгэн мэдээ материал ч юм уу үгүй нийлүүлдэггүй. Нийлүүлдэггүй. Манай байгууллагаар ордогчгүй. Би уулзаагүй. Надад зөвлөх байхгүй. Тэр хүн ямар үндслээр Монцомай агентлагаас цалин авч байгаа вэ? Та олохт мэдгүй юм тийм. Цалин авдаг л. Цалин төлөл гэсэн би тэгэл төлж байгаа. Хин төлөсөн? Тамгийн газрын дарга, ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга. Би асуусан. Би энэ хүний цалинг явахаа гэхээр та өргөжлүүлээд төлжээ л гэсэн. Надад сэтгүүлчтэй ажиллах сайхан байсан.
өшөө гоё болгож болох байсан. Гэхдээ сэтгүүлч хүнийг зөв чиглүүлж, зөв удирдах, тэ зөв одоо гоё үнэт зүйлтэй, хүсэл мөрөөдөлтэй, бодол сэтгэлтэй болгох юм бол сэтгүүлчид аягүй сайхан. Энэ бүгдийг би өөрөө уншаад, судлаад ажилтнуудтай би ярьдаг. Яриад одоо хэдүүлээ ингэж ажилламаар байна. Эхэндээ бол Монцомын агентлагийн ажилтнууд бол миний тавьж байсан шаардлага эдрийг ойлгоно гэдэг юм уу, хүлээж авна гэдэг бүгдээр чимээгүй сонсдог байсан. Би санаа бодлын сонсдог, санаа бодлоо үнэхээр надад хэлдэг хүн байгаагүй. Тэгээд тэгвэл цөмөрөө ингэж ажиллахлаар бүгдээрээ сайхан дэмжиж ажилласан. 2.5 жилийн хугацаанд би энд ажилласан. Гэхдээ 2.5 жилийн хугацаанд би хамт олондоо маш их итгэж, хамт олондоо би мэддэг чаддаг юм байгаа бол тэрнээсээ хуваалцъя гэж би хайрлаж ажилласан. Миний халан гаднаа байж болно. Миний хайрын дотроо байсан. Гэхдээ одоо энэ хүмүүсийн саяны дээр сошиал дээр бүр тэсхийн аргагүй болтол надыг юу ялаа штэ доромжллоо. Тэгэхээр тэр доромжлол болгоны ард нэг юм зохиомл түүх яваад байна штэ. Тэр болгоны тайлбарыг би тавихад бэлэн. Яг гэвэл тэр бүгд гүтгэлэг. Манайх Орос, Англи, Хятад, Япон хэл дээр тус бүр 3 хүний бүрэлдэхүүнтэй хэлний редакцууд байдаг. Орос, Хятад хэл, Орос, Англи хэлнийхээ редакцийг би бүхэлд нь хянаж чаддаг, би өөрөө уншдаг, ойлгодог, бичдэг. Тэм учраас би энэ хоёр хэлээр ямар мэдээлэл дэлхийд гарч байгаа вэ гэдгээ би ерөнхий редакторын үүрэг гүйцэтгэгчийн хувьд ч гэсэн байгууллагын агентлагийн даргын хувьд ч гэсэн маш хяналттай явуулж байгаа. Хятад, Япон хэлийгээ бол би хянж мэдгүй. Тийм учраас би Хятад, Япон хэлний удирдлагадаа итгэх ёстой. Тэ ерөнхий ахлах редакторуудад нь би итгэх ёстой. Манай Япон хэлнийхэн Орос хэлний редакцууд бол хоорондоо ер нь бол намайг ажилд ороход маш их түнжин муутай. Одоо ч Орос хэлний редакцууд хоорондоо дуурдгүй тийм хүмүүсүүд байдаг байхгүй. Хятад, Япон сонин дээр юу гардаг байсан бэ гэхлээр Синхуа агентлагийн мэдээ. Эсвэл Японы тухай мэдээ. Монголын тухай, Монголыг сурталчлах ёстой сонин дээр яагаад Хятадын тухай мэдээ гардаг нь? Яагаад Хятадын үгүй харин тийм л байсан. Ямар сони. Тийм байсан. Тэрийг би болоод Монголын тухай л бич гэдэг болгосон. Тэгэхээр Монцомын агентлаг бол Монгол улсын гадаад бодлогын нэг хэсгийг хэрэгжүүлдэг. Монгол улсын бодлогыг дэлхийд түгээн таниулдаг агентлаг. Тэр нь ямар ч цензуургүй байсан. Цензууртгүй гэсэндээ биш. Цензуур тавих боломжгүй бөгөөд чадваргүй байсан да. За тэгээ гадаад мэдээллийн албаны дарга Батбаяр гэж хүн байсан үнэн. Тэр хүн бол Орос, Хятад, Англи, Япон хэлний энэ мэдээллүүдийг ерөнхийд нь хянах хэрэгтэй байсан. Гэтэ өөрөө Хятад, Япон хэл адилхан байхгүй. Дээр нь Орос хэлтэй хүн сонин редакторлох төвчний мэдлэг бол биш. Гэхдээ ортоос хэлгүй гэхгүй. Гэтэ тийм хүнийг бол би хэлдэг гэхгүй. Тэгээ тэр хүний удирдлагын дор охин нь ажиллаж байгаа. Монгол мессенжер гэдэг сонин 3 редактортай, биш 3 сурвалжлагчтай. Тэгээ тэрнийх нь нэг нь охин нь. Тэр охины англи хэлний мэдлэг аавынхаа ч хүрэхгүй. Тэгээ дахиад нэг эмэгтэй байсан Австралид төгссөн гэж байгаа 2 өгүүлбэр бичсэн 20 алдаатай. Тэгээ ганцхан залуу Эрдэнэ Жаргал гэдэг гоё залуу гаргаж ирсэн. Тэгээ би Эрдэнэ Жаргалтай тулж ажилласан. Одоо Монцомын агентлагийн Монгол мессенжер гэдэг сонин ийм агуулгатай, ийм чиглэлтэй, ийм зорилготой гарганаа гэд. Үг үсгээ хүртэл яаж бичих вэ би зааж ирсэн. Би улаан ирээн болгож засдаг байсан. Тэрэнд имзэглсэн. Дотоод мэдээнийхэнд гарчигчин буруу байна, зурагчин буруу байна гэхэд Монцомынхын тэр дотоод мэдээнийхэн имзэглсэн. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд бид нэр Мятын сэтгүүлийг бүхэгний сэтгүүлийг авах эрхийг аваад тендерт нь бид нар оролцсон, ялсан. Тэгээд бид нар маш сайхан сэтгүүл гаргасан. Амин Монгол гэдэг нэртэй, англи дээр Монгол Identity гэдэг нэртэй. Монгол хэлнийхэнд манай дотоод мэдээний 8 одоо яг өдөр тутам ажилладаг 8 сэтгүүлч, хандмаа дарагтаа нийлэх юм бол 9 сэтгүүлч. Энэ хүмүүсүүд дотоод одоо тэр орчуулсан монголоор бичсэн тэр бүх зүйлээ хянах ёстой. Хянаарэ. Ганц нэг алдаа гарахгүй. Бид нар Мятад тавих гэж байгаа ямар ч алдаа гаргаж болохгүй. Тэгээд хандмаа дарга бид нар одоо бүх редакт ахлахууд нь одоо манайхан бүгд уншсан гэсэн. Тэрэн дээр бол ерөнхий редакторын хувьд бол би тэрийг хараагүй миний алдаа мөн. Гэхдээ дотоод мэдээний редактор, монгол хэлнийхэн редактор 2-3 хүн зэрэг ажилласан. Тэрэн дээр Марзан Шарвыг зүгээр байсан одоо Марзан Шарв гэдэг зураачийг урд нь хөгжмийн зохиолч гэж бичсэн байхгүй. Редактор тэрийг хөгжмийн зохиолч болгож зассан байгаа байхгүй. Тэгэхээр мэдгүйгийн алдаа биш. Энэ хариуцлагын алдаа. Тэрэнд бол надад асар их сансан юм шиг үлээ. Би ууралсан. Би үнэхээр ууралсан. Хандмаа гэдэг хүн. Одоо сая энэ бүх гарын үсэг цуглуулсан хүн. Тэр дэд даргын юу гэдгийг тушаалаар
тэд даргын одоо юугаар ясагтай надыг одоо юм л хэлвэл гүтгсэн гин штэ. Надад гүтгсэн байх энэ бүх юм нь баримттай. Тэр Хандмаа гэдэг хүн тэрэнд бол их орсон байгаа. Өөр манай ажилтнуудын нэг том дургуутсан зүйл болвол би энэ байгууллагад ирээд хурал хийхдээ хамгийн түрүүнд хэлсэн. Энэ байгууллагт архийг тас хорно. Энэ байгууллагт арх битгий хэлж одоо юу гэдгийг шампанск пив хүртэл бид нэр хэрэглэхгүй гэж. Тэгэхэд бүгдээрээ л мэдээж одоо архийг эсэргүүцэж байгаа юм чинь бүгд л тгий гэсэн. Гэхдээ архийг эсэргүүцээд мэрэгжлийн өндөр шаардлага тавиад үг үсгийнх нь алдаа найруулгын засаад ингэж явхлаэр дарангуйлал болчдөг. Надад таалагдахгүй, надад таалагдсангүй гэж болдог. Гэхдээ надад битгээл хинт ч таалагдахгүй штэ. Марцан Шорвыг хөжмийн зохиолч гэж. Тэгэхээр би шудраг, хатуу, өндөр шаардлага, мэрэгжлийн өндөр шаардлага, ёс зүйн шаардлага бас тавьсан. Тэрнийхээ хариуд энэ одоо Монцомед олон 10 жил ажилласан, 15-20 жил ажилласан ур чадвартай мундаг сэтгүүлчид гэж бичүүлээд байгаа энэ хүмүүс энийг эсэргүүцсэн. Залуучууд эсэргүүцээгүй. Ямар сони. Залуучууд огт эсэргүүцээгүй. Хандмаа дарга усаад одоо манай ажилчид дотоод арчилгуу гэдэг нэрээр таны эсрэг юм өргөчөг барьлаа гэхэд би үнэхээр шоконд орсон. Гэхдээ зүгээр ажиллаа хийгээд явж байсан хүмүүс 2-7 хоногийн өмнө дарга минь та энэ байгууллагт эртхэн ирэхгүй яавдаа гэд надыг тэрвэржсэн ажилтнууд маань хүртэл тэрэнд гарын үсэг зурсан. Тэгээ би сонирхоогүй хэдэн хүн гарын үсэг зурсан, юу гэж бичсэн эдрийг би огт сонирхоогүй. Тэгээ би тамийн газрын дээр дарахтаа уулзсан. Тэгсэн тамийн газрын дээр дарга надад хэлэхдээ хэлсэн. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд таны 2 жилийн хугацаанд таны нэр дээр 3 туудагаа ингээд матаас ирж байна. Анхных биш. Тий, анхных биш юм байна. 3 туудагаа матаас ирж гин гэсэн. Нэг нь бол нэг матаас нь би ойлгож байгаа. Нэг хүнийг би халсан. Одоо сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гээд байгаа байгууллагын мэдээлэл дээр 50 хүнийг ажлаас салсан гэж штэ. 50 хүнийг ажлаас салсан бол би өнөөдөр ингээд 50 ажиллаж амьдрах уу? Би нэг хүнийг халсан. Нэг л хүн юм. Нэг л хүнийг халсан. Бусдууд нь тэг яаж 50 болсон гэхэл манай байгууллагаас зөндөө хүн орж гарна штэ. Тэр бүх тоонуудыг барьж аваад манай байгууллагаас орсон гарсан, тэтгэвртэй гарсан, декретэ авсан, тэг жирэмсний декретэ авсан. Энэ бүх хүмүүсийн нийт нь 50 баг хүрэхгүй байж магадгүй би мэдэхгүй байна. Энэ тоо мэдээж захиргаанаас л гарна. Тэр хүн бол миний өрөөлөө дайрч, давшилж, орж эднэрийн нэг юм бодлого байдаг юм ба штэ. Хүнийг төвчээрээ барагттал нь уурын хүрэг гэж. Ян зүрийн үг хэллэг хэрэгэл төвчээрийн барагттал уурын хүрэг. Тэгээ яг төвчээрийн барагдж байгаа хэсгийг ав видеогоор гэж. Уцаараа бичлэг хийсэн. Миний төвчээр тухайн үед бол маш их барагдсан. Одоо тэгэл янз бүрийн бичлэг хийгээл цацгал байлгүй намайг энэ яриа өгсөний дараа. Гэхдээ би энээсээ бол айхгүй. Яг гэвэл бид түрүүнийг халсан. Тэгээ халаад тэр хүн чинь хүний эрхийн комисс гэл бүх газараа өгсөн шүү дээ. Надыг дуудаж асуусан. Энэ хүн ийм зөрчилтэй байсан. Өөрөө хувийн сайтаа тэр хувийн сайтаа Монцомыг тэр чигээр наваачаад хуулаад Монцомигийн мэдээнүүдийг тавиад байдаг. Энэ надад эхлэхэд байхад биш. Амар төвшин даргаыг байхад эхэлсэн асуудал. Амар төвшин дарга халах гэж байгаад халж амжаагүй. Агт би энэ хүнтэй чинь ажилласан. Жалгаруу жил хагас ажилласан байхгүй. Тэгээд дараа нь яг л мэдрэгдгийн байлээ л хүмүүсд чи ажил дээр хэн юугаа хийдэг, хэн үннээ бичдэг, хэн буруу бичдэг. Хатуу зарчмыг давж туулж чадаагүй. Дээр нь одоо өөрсдийнхаараа эмх замбраагүй, дуртай үедээ ажилдаа ирж, дуртай үедээ мэдээгээ бичдэг, мэдээгээ хуулдаг, тэ одоо нэг хуучны Монцомигаа санагалдсан учраас л миний эсрэг өргөх бичиг барьсан байх. Одоо айгүй олон дургуц хулсан шалтгаан бий л дээ. Гэхдээ хамгийн сүүлд бол эмнэлэг твтгтээ 2 өдөр 10 өдөр надад цалинтай чөлөө өгөөч гэсэн. Тэрний өмнө надаас 1-7 хоногийн цалинтай чөлөө бас хүссэн байсан. Тэгэхээр би журам гэдэг юм чинь хүн болгонд адилхан үйлчлэхийн тулд байдгаа. Дэд дарга гэд би тусад нь ингээд илүү цалинтай амралт өгөөд чадахгүй. Гэхдээ таны нөхцөл байдлыг харгалзаад би танд 2 өдөр цалинтай чөлөө өгье. Тэгээд тэр эмнэлэг твтгэдэр нь бол цалингүй чөлөө болгооч. Гэхдээ энд нэг юм асуудал байгаа. Бүтцийн өөрчлөлт би хийх тухай ярьсан. Бүтцийн өөрчлөлт хийхдээ нэгдүгээр Солонгос хэлний редакц байгуулна. Солонгосын элчин сайд бол манад ирж уулзахдаа Солонгос хэлний редакцтай танах баймаар байна. Одоо энэ бүх мэдээллийг бид нар Солонгос хэл дээр авмаар байна гэдэг. Солонгосоос жуулчин татах гэдэг. Жуулчин бас татах гэдэг. Тийм. Тэгээд тэрийг байгуулъя. Дээр нь хоёрдугаарт Монцоми агентлагийн дэд даргыг тамгийн газраас томилох нь би буруу юм байна гэж утсан. Ерөнхийлөгчийн тамгийн газраас. Тийм, ерөнхийлөгчийн тамгийн газраас томилох нь би буруу юм байна гэж утсан. Надыг ерөнхийлөгчийн тамгийн газраас томилохдоо ингэж агүй дарамттай байсан надад. Та бол хоёулаа адилхан ерөнхийлөгчийн та бол энийг тэхгүй шүү. Их л тийм дарамттай. Би ч бас адилхан шүү гэдэг. Тий.
Тэгэхээр би чи энэ байгууллагт буруу зүрх юм хийгээгүй. Тийм учраас би ингээд нэгдсэн гараар энэ байгууллагыг дэгтэй, журамтай, дисциплинтэй, дотоод журмын дагуу, холбогдох хуулийн дагуу удирдах гэхлээр нэг хүн тэнд та энэ тэрийг цаагаараа эсэргүүцээд байна шүү дээ. Эсэргүүцэх шалтгаан үндэслэл нь бол тэр хүний хувийн соёл бөгөөд боловсрал нь байсан. Тэгээ хамгийн гол нь одоо жишээл гадаад харилцааг тэр хүн хариуцлаа шүү дээ. Тэгээ гадаад хэлгүй байхгүй юу? Орос хэлгүй, хятад хэлгүй, англи хэлгүй, хятадаар бол ярьдаг гэсэн. Гэхдээ би хятадаар ганц үг хэлж байгааг нь мэдэхгүй, хятад хүмүүстэй англи хятадаар ярьж байгааг нь би мэдэхгүй. Тэгээ хамгийн гол нь гадаад харилцааны албаны дарга маань асуудал ингээд танилцуулахлаар одоо имэйлүүдээр нь шүү дээ. Имэйлээр нь ингээд тэр бүгдийг монгол хэл рүү орчуулж тэр хүнд танилцуулчаад тэгээ тэр хүн нь тэрийгэ бариад над руу орж ирдэг байхгүй. Ер нь бол тэр хүний хариуцлагаас ажиллавал албатынхаа дарга нарын ажлуудыг л нэгтгэж над руу барьж орж ирдэг. Тэгээд хүмүүсийн наряд бичдэг, дээр нь амралт чөлөөг нь олгодог. Тэгээд манай энэ захиргаа аж ахуй одоо машин унаа тэрэг гараж тэг үйлчлэгээ тэднийг хариуцдаг. Тэгээд надаа гадаад хамтын ажиллагааны дарга надад хэлсэн байхгүй. Та тэртээ тэрэнгөө одоо ингээд гадаад харилцааныхаа гол шийдвэрүүдийг гаргаад гэрээ хэлцээрүүдээ ингээд тэгээд яваад хахад дэд даргаар энийг орчуулж оруулчаад дараа нь буцааж ингээд тань дээр англиар ороход их сонирн байна. Дунд ийм хийдэл үсээд байна. Тэгээд би ихтэй дараад хэлчихсэн байхгүй. Гадаад харилцаагаа би өөрөө шууд авъя. Та хяналтаа тавь. Гэхдээ гадаад харилцаа ингэж цаг алдахгүй тулд яг бол манай агентлаг маш олон байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байхгүй өнгөрсөн 2 жил хагас. Тэгээд эдгээр чинь маш хурдан шуурхай ажиллах хэрэгтэй байдаг. Тэрийг бүгдээрингийн англиас юм уу орсоос монголоор орчуулчаад над руу орж ин гэдэг бол бид нар агиох цаг хугацаа алдах гэжсэн. Тийм учраас би тэрийг өөрөө мэдээ. Санхүүгийн албыг болохоор манайд хариуцдаг. Санхүүгийн алба дээр бол манай зол заяа гэдэг дарга байдаг. Тэр хүнийг ерөөхдөө над руу оруулахгүй өөрөө бүх асуудлыг барьж над руу орж иж асуухлаар санхүүгийн энэ тэгээ яасан гин гэхээр эргүүлээд нөгөө зол заяагаас асуудаг. Тэгэхээр дунд нь ингээд хоосон нуглаас үсээд байгаа байхгүй. Тэгэхээр болио тамгын газрын дарга эсвэл бол захиргааны албаны дарга. Миний өөрийн хүсэл бол ер нь тамгын газрын Монцамэ шиг агентлаг тамгын газар бөгөөд захиргааны алба гэж хоёр алба байгаад яах юм? Тамгын газраа татан буулгах чи захиргаа дортор чинь тэртээ хүний нөөц орно. Захиргаа, санхүү, гадаад харилцаа хамтын ажиллагаа маркетинг гэдэг ингээд тэг мэдээлэл технологи гэж явахад ямар ч асуудалгүй баггүй. Тэгэхээр тэр хүн бол надад хэлэхдээ тийм ээ тийм дарга би дэд дарга биш байж болно. Гэхдээ би бол цалин пөнлөөгөө бууруулмааргүй байна. Би бол тамгын газрын даргаараа үлдмээр байна гэхлээр за би наадах чи ойлголоо гэх. Тэгээ энэ хүн имлэгц явсан. Тэгээ тэр хооронд нөгөө сая би түрүүний дэд даргатай хамаалан даргатай уулзахдаа хэлсэн шүү дээ. Уулзсан гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ хамаалан дарга таны нэр дээр одоо ингээд 3 матаас ирсэн. Нэгдүгээрт одоо таныг гар үсэг зуглуулсан байна. Хоёрдугаарт таны энэ бүтцийн өөрчлөлтийг чи эсэргүүцэж байгаа юм байна гэдэг. Тэгээд манайр энэ хамаалан дарга надад хэлсэн. Та хоёр одоо ингээд зүгээр хоорондоо эвсээ цайхан ажиллаач. Одоо ингээд чи төрийн ажил явж гин гэд. Тэгээ би ирээд инхтвэ дарагт хэлээ та нар одоо ингээд юу цуглуулсан юм байна. Бичиг те одоо гарын өсөн өс гэдэр цуглуулсан юм байна. Хоёулаа зүгээр хамтран сайхан ажиллая. Энэ бүх юмыг орхиод ажиллах гэхтэн. Би хамгаалан дарагтай би уулзаж заргалтна. Би 3 матаас өгөөгүй юу одоо гар хөлийн өсөж яриад байгаа юм. Ерөөсөө тийм юм хийгээгүй. Би огт мэдэхгүй гэж хэлсэн байхгүй. Тэгээ тантай хамтарч ажиллахгүй гэж. Гэхдээ хамтарч ажиллахгүй гэж хэлээгүй мөртлөө би юм хийгээгүй штэ гэдэг байгаа байхгүй. Та боддоо за яг хүний хувийн соёл янз бүр байж болно. Ажилтнуудаар хувийнхаа одоо докторийн ажлаа бичүүлдэг байхгүй юу? Хийлэгдэг. Одоо юуг нь хийлэгдэг ямар ч үс орчуулдаг. Тэгчээд сургууль дээр очиж хамгаалах болоод нөгөө хүмүүсийн бичиж өгсөн юм манер нийлүүлээд ингээд нэгэн болгоод хамгаалах болсон чинь дарга нэг юм асууя гэлдэг лээ. Нэг бичиг бариулаар яасан гэсэн. Энэ юу гэж байгаа юм? Манай хэд орчуулахдаа дутуу орчуулчих энэ юу гэж байгаа энийг орчуулад өгч шин юу гэх үү гэсэн байхгүй. Тэгэхээр би ингээ харсан чинь тэрнийх нь нэр нь The New York Times гэдэг сонин байсан. Тэгээ би эн чинь сонин шүү дээ Америкийн Нью-Йорк төвтэй 150 арай хүрэг байх орчим настай Wall Street Journal-ын дараа ордог энэ сонин шүү дээ гэсэн чинь нэрээ тийм билүү тийм байж штэ. Тийм хүнтэй жишээлбэл хувь хүний үед надад ажиллахад хэцүү боловч мэдээллийн агентлагийн дэд дарга New York Times гэдэг сонины нэрийг мэдгүй байж болох уу? Би Монцамегийн уламжлалыг шинжлэлтэй хослуулж дэлхийд нөх өрсөлдөх чадвартай кинашин дэлхийд Монголыг сонсдог, Монголын тухай мэдээг хүлээдэг хүмүүсийн санрыг дандаа сайхан мэдээллээр
үнэн зөв сайн сайхан мэдээлэлээр Милай гэж бодож энэ байгууллагт маш их хүсэл биш. Надад бол яг үндэ хүсэл байгаагүй. Маш их одоо юу гэдгийг зориг тэмүүлэлээр би жигүүрлэж орсон. Гэхдээ хүмүүсийн гүтгэлэг, урвалт энэ одоо сайн сайхан амийг ойлгодгүй, мэдэрдэггүй энэ хөшүүн замд нь миний тэр жигүүр тасарсан. Миний жигүүр тасарсан гэд надад олон далавч байгаа юм байлээ. Миний үндсэн язгуур мэрэгжил би англи орос хэлний орчуулагч. Надад хийж бүтээх зүйл маш их байгаа. Надад за би одоо өсчин орчоод очиж гинэ гэхэд улам үзэсгэлэн төгөлдөр болоод ирээрээ гэдэг бол энэ бол ямар муухай долгоноор зам бэ? Хин тэгж хэлэх үү? Одоо хин гэхлээр ч одоо надад бас дахиад одоо сошиалар чинь шүү гэнэ. Гэтэ сошиалар шүү гэг. Надад бас сошиалаас айхан байхгүй. Сошиалтай холбоотой би нэг зүйл хэлмээр байгаа харин. Би бол одоо сошиал дээр саяны гарсан юмнуудыг маш ихээр ажиглалаа. Маш удаан ажиглалаа. Айгүй олон 7 хоног болгон юм боллоо шүү дээ. Их төвчээр гаргасан тий. Гэтээ төвчээр гаргаад би үр дүнд нь яах ёстой ингэж бодохгүй юу? Тэгэхэд би яг хувь хүнийхээ эргэн хүнийхээ хувьд би дүнэлтэйгээд би юм залуучуудад танаа сонингоор дамжуулаад би уриалга гаргамаар байна. Миний насны хүн өдий хэмжээний одоо доромжлыг болвол тис чадах дархлаатай байна. Яг тэгвэл надад урам зориг авах, бодож сэтгэх хөшөө зөндөө олон цагаа зарцуулах юм маш их байгаа учраас залуучууд энийг чинь тэсэхгүй шүү дээ. Нэгнийгээ ямар их гутаанд доромжилж байна. Одоо энэ улс төрчид урлагийнхан ямар мундаг төвчээртэй хүмүүсүүд байдаг юм бэ бас. Гэтэ зарим нэг нь хэрэлтжил байдаг, ингэжлээд бид нар эндээ дөжирчиж гэхдээ дөжирчөөд ийм байх ёстой гэд ботчих. Ийм байх ёсгүй. Миний өөрийн цалин 4 сая 500 мянган төгрөг. Инхтуя даргын цалин 4 сая 200 мянган төгрөг. За тэгээд манайх ерөнхий оператор биш нөгөө юу редактор байхгүй гэдэг. Тэр редакторын цалин одоо байхгүй байгаа учраас хинч авдаггүй. Байвал одоо бид нар тогтоогоогүй байгаа. 3.5 сая хавцаа тогтоогдох байх. За манай албадын дарганаар 2.9. Тэгээд манай мэрэгчлэнүүд 2.1 гэж явж байгаа. Ахлах мэрэгчлэлтэн дунд нь 2.5 ч өнөө 2.3 ч үлээ байгаа. Тэгээ ямар ч байсан манай хүмүүсийн цалин улсын дундаж цалин хавцаа байгаа. Мятын сэтгүүлийг авсан гэдээ би ярьлаа шүү дээ. Мятын сэтгүүлийг авахд үнэхээр бид нар маш их хөдөлмөрлсөн. Өдөр шөнөгүй хөдөлмөрлсөн ялангуяа англи хэлнийхэн. Тэгээ мэдээж дотоод мэдээнийхэн мэдээ бэлдсэн. Манай орон нутгаас маш сайхан мэдээнүүд ирдэг. За тэгээд би яг хүмүүсийнхаа тухайн үед редакцид ажилласан хүмүүсээ би бүгдээр ингээд санхүүгийнхэн албаны даргатайгаа цуг оруулж ирж сууж агаад за ийм байдлаар хүмүүст гонорар бичье гэсэн. Тэгээ би хүмүүст гонорар бичсэн, дээдл нь би сайт өрөг, доотлол нь 300 мянган төгрөгийн гонорар бичсэн. Энээс өөр хин нэгэнд өөртөө болон одоо юм тэрэн дээр бол би өөртөө сая төгрөгийн гонорар бичсэн бас. Гэхдээ ямарваа нэгэн одоо тэр юуг 5 саяар бичсэн гэдэг би ойлгохгүй. Тэгвэл миний цалин бол үндсэн цалин 4.5 сая дээр би нэмэгдлүүд авч байгаа шүү дээ. Би төрд ажилласан нэмэгдэл аавна. Дээр нь би ур чадварынхаа нэмэгдэл аавна. Ур чадварын нэмэгдэл дээр бол хүмүүс бас их дургуутдаг байсан. Ягаад гэвэл зарим хүмүүс 10% ч хүрэхгүй ажиллана. Зарим хүмүүс 25%-аас хэтрүүлээд өчмөр хүмүүс хүртэл байна. Тийм учраас би яг чадвартай сэтгэлээ гаргаж ажиллаж байгаа хүмүүсэд нь 25-аар өгдөг. 10-аар авдаг хүн маш цөөхөн. Тэгэл 10-15-аар. 10-15-20, 20-аар авдаг хүмүүс их. Би хүний амьдралын зовлон ойлгодог. Энэ хүний ар гэрт нь ямар асуудал байгаа билээ гэдгийг би мэддэг. Тийм учраас би болж игэл хүмүүсийн цалингаар тоглохгүй байхыг хүсдэг. Нөгөө л арх уух, нөгөө л худал гүтгэлэг хийх, нөгөө л худлаа долгонох. За долгонох төр бол би нэрээ өстой. Хүн ямар гоё үг хэлж долгонд юм бэ? Би тэгээд дээр нь миний алдаа бол би хүнд маш их итгэсэн. Гэхдээ миний энэ алдаа миний хүчтэй тал хэвээрээ байх болно. Би үргэлжлүүлээд хүнд итгэнэ. Миний нөхөр надад энэ ажилд ороход 3 зарчмал хэлсэн. Надад маш их итгэдэг. Миний хайртай хүн. Тэгээд надад юу гэж хэлсэн бэхлээр сэтгүүлч биш шүү чи. Сэтгүүл зүг хүндэлж, хайрлаж ажиллаарай тий. Миний өөрийнх нь зарчим бол юу гэхлээр хүний нэр төр талдаж болохгүй. Хүний халаасандах мөнгийг тоолж болохгүй. Хүний хүнжлийг шагааж болохгүй. Сэтгүүлч хүн язгуур суур гурван зарчим нь энэ.
Тэгээ чи ажиллахад сайхан манай сэтгүүлчд их сайхан гэж миний сэтгэлийг их гоё өрдөж урам зориг өгсөн хүн бол манай нөхөр штэ. Манай нэг эрэгтэй сэтгүүлч ажлын цагаар эмэгтэйчүүдийг гутаан дарамжилсан пост тавьсан. Тэ. Тэрэн дээр нь би чамд олон удаа хэлсэн. Хинэ гэд одоо хүсвэл би дараа нэрийг хэлж болно. Тэгээ эмэгтэйчүүдийг чи өөрөө эмэгтэй хүнээс төрсөн, их нэртэй, охинтой байх. Тэгээ ингэж эмэгтэйчүүдийг дарамжилсан пост тавьж болохгүй штэ гэсэн. Тэгээ би тэрнийхээ хариуд би олон дахин өмнө хэлсэн учраас би ур чадварыг бууруулав, цалингийн чөлөө бууруулсан. Миний одоо шийдэгсэн арга хэмжээнүүд бүгдээрээ үндэслэлтэй. Дараа нь одоо манай тамгын газрын дарга инхтвэтэй ярьж хагаад манай одоо юу гэдгийг надаар ингээд буруу шийдвэр гаргуулсан гэдэг байгаа хүмүүс байх юм бол бүгдээрингийн энэ яагаад ингэсэн, энэ яагаад цалингаа буруулсан бүгдээрэнд нь би тайлбар өгч чадна. Гавьяа чимгээ эгчийн хувьд бол би нийгмийн даатгалын байцаагч биш. Гавьяа чимгээ эгчийн тэтгэврийг би биш улс гавьяа чимгээ эгчээс авчирсан мөнгөний эргүүлээ төлж байгаа. Тэгэхээр тэр тооцоог нь би хийхгүй нэгтлэн бодох бүртгэлийн тухайн одоо харьяа нийгмийн даатгалын дүүрэг нь нэгтлэн нь манай нэгтлэнтэй тооцоо нийлж хийх ёстой. Яг над дээр орж ирсэн ерөнхийлөгчийн тамгын газар руу бичиг өгөөд ерөнхийлөгчийн тамгын газар одоо энэ хүнийг гомдлыг баргадуулаа гэсэн. Би тэгтэн нэгтлэн бодохоо тэ ерөнхий нэгтлэн бодохоо дуудаж оруулж ирээд яг өөрт нь охиных нь хажууд чимгээ эгч насаараа ажилласан. Энэ хүний имийг яагаад бид нэг ингэж ангитна тооцоогоо өөрөө тэгээ баярлаа гэж хэлээ гарсан шүү дээ. Тэгээ тооцоогоо ингээд нийлээ. Бид нар энэ хүний имийг бид нар өгж байгаа юм биш. Улс эргүүлээд нийгмийн даатгалын сангаасаа төлж байгаа. Энэ хүн өөрийнхөө имийг эргүүлж авч байгаа байхгүй юу даа гэж би жилээ гаргасан. Тэгээ гарахтаа манай дээр бүр ингээд доор ингээд халуун тогоотой хоол моол авчираад бүгдээрэнд нь талархлаа илэрхийлээд бүр хачин баяр жаргалтай гарсан хүн. Инхтэй бол надад хэлэхдээ би саран гэрэл даргатай хайртай, Содбаатар даргатай хайртай, Содон тогс даргатай хайртай гэж хэлдэг байсан. Содбаатар даргатай хамтарч ажиллаж байсан үнэн баг. Содбаатар даргатай одоо ингээл асуудал гарах юм бол би даргаасаа асуунаа гэл ингээл тэгдэг. Би ихтэй тэрийг өөр өнцгөөс бол би холбож хараачгүй, холбож харахыг ч хүсэхгүй. Энэ хоёр хүний хоорондын харилцаа надад хамаа байхгүй. Содон тогс инхтэй гэдэг хоёр хүний тэмцэл өрнөд байгаа юм шиг байна гэж харагдаж штэ. Би бол хоёр хүний тэмцэл гэхээсээ илүү хоёр өөр үзэл бодол, хоёр өөр үнэт зүйлс, хоёр өөр насны туршлага, хоёр өөр нэг талдаа шунал, нөгөө талдаа ирмэлцлэл. Ийм хоёр өөр системийн юу гэдгийг сөргөлдөөн гарч байгаа болохоос биш. Хоёр намын том даргын ч гэдэг юм уу төрийн том тэр хүмүүсүүдийг нэгдүгürt би энэ ярианд оролцуулмааргүй байна. Хоёрдугаарт бол би өргөдөлтөө хэлэх юмаа хэлсэн. Гуравдугаарт хөрс өх ерөнхийлөгч надыг итгээд таны мэдлэг мэдээллийг Монгол улс орондоо зориулмаар байна. Тантай хамтарч ажилламаар байна. Та яагаад мянганы сорилтын сангаас гарцсан юм бэ? Яагаад надад хэлээгүй юм бэ тухайн үедээ гэж намайг ажиллаа өгөөд нүүдэл судал гэдэг Баабрын номны орчуулгын хяналтан дээр сууж хахад ерөнхийлөгч дуудаж намайг уулзсан. Тэгтэн би надад мянганы сорилтын сангаас гарсан тодорхой шалтгаан байгаа. Тэрийг би хэлэхгүй шалтгаан гэж байдаг. Би одоохондоо хэлж чадахгүй. Гэхдээ би шудраг ёсны төлөө дуурсан. Хоёрдугаарт бол тийм ээ баярлалаа. Би улс их орныхоо төлөө ажилланаа. Би олон ерөнхийлөгч нартай ажиллаж байсан. Би англи хэлнийхээ буйныг өөртөө биш их орондоо хүртээ гэж би бодож ажилласан. Тэм учраас би ингээд ажиллахад бэлэн байна гэсэн эргээд уулзнаа гэсэн. Тэгээд надыг хэд хоногийн дараа Содбаатар дарга дуудаж уулзаад за дарга намайг тантай уулз гэсэн юм аа. Та хаана ажиллах уу яах вэ? Тэр хооронд би бодсон. За Монцомай гэдэг гадаад сурчлагын ажиллаж болно. Миний яг жинхэнэ магистра хамгаалсан сэдв бол олон улсын улс төр эдийн засаг чөлөө тодалтааны гэрээ байхгүй. Тэгэхээр би олон улсын эдийн засгийн харилцааны сэдвэр чиглэлээр би ажиллах боломжтой өөр юу яаж болох вэ гэж би бодож ирсэн. Тэгээд Содбаатар дараа та Монцомай агентлагийн дэд даргаар ажиллах уу гэж хэлсэн. Дахиад дуудаад ингээд хоёр дахь уулзаад. Тэгэхээр уулзчаад одоо ингээд таны санал намайг тантай уулз гэсэн юм аа гэд. За хоёр дахь уулзахдаа та Монцомай агентлагийн дэд дарга болох уу гэж хэлсэн. Тэгэхээр би дэд дарга бол болохгүй. Би болох юм бол би дарга нь болж байгаа жинхэнэ би бодлогоо хэрэгжүүлнэ гэсэн. За ойлголоо гэсэн. Тэгээ гурав дахь дуудаад за ерөнхийлөгч таныг Монцомай агентлагийн даргаар томилох одоо санал гаргасан. Би дэмжиж байна. Тэгээд одоо Монцомай агентлагийг та үнэхээр гоё одоо хэлтэй, устай, мэдлэгтэй, мэдээлэлтэй тийм болгоод өгөөч гэж Содбаатар дарга бол надад итгэл хүлээлгэж энэ албан тушаал дээр тавьсан. Харин Содбаатар даргын нэрийг байнга барьж ингэдэг байсан надад авид дарамттай байсан.